Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ өргөхөд бэлэн боллоо. Ингээд Эх орон телевизийн хойморт Архангай аймгийн Өндөр улаан сумын угуул Монголын зохиолч телевизийн гишүүн Сэр одын нэрэмж шагналт яруу найрагч Ням жаргалын Минжин сайхан өргөдөн ирсэн байгаа. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр наадам сайхан болж байна. Зуншлах сайхан болж байна. Хоёулаа яриагаан нутгийнхаа сайхан зунаас наадмаас эхлэе гэж бодож байна. Дэлхийд 2хан зул өргөдөг уул байдаг. Тэрний нэг нь бол Монголд байдаг гэж үздэг. Тэгээд уулынхаа тухай бас их ингэж ярих дуртай. Тэр уул бол одоо Арангай яг хойморт сайхан дүнхгээд өгдөг. Улгуу уул гэж сайхан уул. За тэр уулын ингэрт төрж одоо торинж өслөө, тоглож өслөө. Тийм сайхан нутгийн хүү болж төрөөд. За тэгээд нутаг усныхаа тухай яриад нутаг усаа одоо домог одоо хууч бүхэл сайхныг ингээд биширж явах ийм сайхан хувь тохиосон байна л гэж одоо боддгийг. Тэр нь бол дэдэг сайхан нутгалтай Арангай бол би Арангай ерөнхийдөө өндөр улааных гэж манай ээж аваа нутаг бол өндөр улаан сум руугаа суманд одоо уугуул гаралтай тийм болохоор аав ээжийнхээ нутгаар одоо овгуулж өндөр улааных гэж ингэж явдаг. Уг нь бол аймгийнхаа төв төрсөн. Аймгийнхаа төвд төрсөн юм л хөлтэй байна да. Арын сайхан хангай нутаг. Ер нь нэг жилийн наадам сайхан ярих юмтай дурсамжтай сайхан болдог ш тийм ээ. Тэр утгаараа ер нь энэ жилийн наадамш ярих юмтай. За тэгээ иргэжлийн наадам ч гэсэн бас өөр өөр ингэ сонслогтой байх гэж бодож байна. Минжин сайхан гэдэг хүн ер нь уран бүтээл яруу найрагт орж ирсэн. Оюутан цагаас ер нь яриагаа эхлэе гэж бодож байна. Агуу их одоо дэндвийн бүрд үржин үүсгэн байгуулсан Монголын нууцчдын эд сургууль бол таны ажил амьдралтай бол салшгүй холбоотой үү? Салшгүй холбоотой. Тэр тусмаа анх хэдэн онд энэ сургуульд эсэж орж ив? 2005 онд орсон. Энэ сургуульд орохын шалтгаан их тийм сайхан тавигдсан л да. Юу вэ гэхээр за би 2000 оноос эхлээд 5 дугаар ангид байхдаа шүлэг бичдэг. 5 дугаар ангиас эхлээд шүлэг бичсэн. За тэгэл одоо тухайн үед нөхөрлөж байсан ангийн одоо үед ангийн нөхдүүд маань яруу найрагч гэж мундаг нэрийг одоо тухайн үед зүүж өргөмжилж урамлаж тэгээд тэр чинь эргэн тойрны нөхдүүд тэгж өргөмжлээд байхаар нэрэл би чи яруу найрагч юм гэж хаяа бодно. Яг харахгүй тийм байдлаас мэдрэгдэн. Тэгээд хөрөл тулах гэдэг наадам болдог шүү дээ аймагт. За аймагт болоод би улсад дараалсан тийм ээ. Тэгээ хөрөл тулах наадамд 2 удаа орсон. Аймагт болсон. Хоёулын дээр нэг гавьтай яваагүй маа. Ер нь бол нэг давсан уу, 2 давсан уу. Тэгээл тухай үед хасагддаг байсан. Тэгсэн. За яг сургуулаа төгсөх болж байна. Хөрөл тулах наадамд орчоод, унчаад би ерөөсөө шүлэг бичихгүй. Би ерөөсөө явахгүй юм байна гэдэг. Хамгийн гол нь энэ шүлэг гэдэг энэ яруу найраг гэдэг зүйлээр нэг их нэр алдрыг хүсээд исэн юм уу? Юу хүсээд исэн мэдэхгүй тухайд хүүхэдтэй. Жаа хүүхэдтэй. Би ерөөсөө одоо энэ зүйлээр явахгүй. Шал өөр хэмжлээ одоо хөөн гэдэг. Тэгээ ээжтэй ярьж байсан. Ээж ерөнхийдөө миний одоо шүлэг бичдгийг дэмждэг. Шөнөөрөө их суудаг. Тэгэл хажууд одоо цай хоол авчирж тавиал. Хүүтэнд бол тэгэл дээлмэл мөргөөл ингээд байж. За миний хөөнд нэг болоор их шиг л ингээд нэртэй нэг урлагийг наадам болгож байгаа юм байна. 4 сарын 15-нд 2005 он. Энд нэг яруу найргийн төрөл гэж байгаа юм байна. Энд нэг ороод үзэхгүй мө та. Надаас бууж. Ингээд би үгүй аа. Нөгөө онцсон дээ. Онц хөрөл тулгаас унаад одоо урам хугарцсан. Ерөнхийдөө яруу найргаар явахгүй гэж бодсон тухайд. Тэгээ тэгсэн. Тэгээ би үгүй гэж хэлчихэд бодлоо. Ерөөс нэг ороод үздэг юм уу гэдэг. За тэр наадамд ороод тэгээд энэ сургуулийнхаа урилгыг авсан. Монголын университет бичээ. Уран зохиолын дээд сургууль гэж. Тэгээд сургуулийнхаа урилгыг авчаад тухайн үед нөгөө нэг ангийн хүүхдүүд конкурс өгөхөө сургуулаа авах гал эд одоо хичээлээ хийгээл үзэж харж байхад би чинь сургуулаа авчихсан. Урилгаар авчихсан хүүхд. Одоо наагаал тэнд чинь сууж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө энэ бодож байсан өсөж тэмүүлж байсан зүйлийнхээ одоо үзүүрээс атгаж байгаа нь яг тэр мөчлөөсөн л дээ. Тэгээ сургуульдаа ирээд ангидаа орлоо. 9 сарын 1-нд дэндвийн бүрэг дөрж байгаа гэж. Одоо номноос шүлэг бүтээлийн уншчил домог мэт болчихсон тийм хүн. Яг миний одоо бидний өмнө зөксөд хичээл зааж явахыг харах бол эхлээд тэр хүний яриа бол нэг тийм чухал биш. Тэр хүний байгаа тэр нэг байр байдал тэр нэг цагаан цамцсан дээр нэг харж илээдэг хүмүүс ч гэсэн
Тэгээд нэг үсээ хойш нь толитл санамжчихсан тийм нэг хөхөвгөн урд хичээл заагаас өсдөг үсээ хаяа нэг илхий. Янз бүрийн хөдөлгөөний л их ширхэгчлэн нарийн харж байгаа юм л да. Тэгээ ер нь яруу найрагч ямар байх хэвтэй юм бэ гэдэг ойлголтыг л аваад ах шиг байгаа тохоо үед. Тийм байсан. Тэгээд манайгийн хүүхдүүд ч гэсэн бүгдээрээ сайхан шүлэг өчтдөг. Бүгдийг нь босгож одоо шүлгийг уншууллаа тохоо үед. Сонсоход ер нь жигтэй юм байна шүү. Босоод залууссан тийм ангийн хүүхдүүд маань. За миний ээлж ирлээ босоод уншлаа гэсэн намайг бас л сайхан байл гэж байгаа бол таа. Тэгэхээр заавалжтай гэл. Хамгийн анхны хичээлийг бүрдүүлж өгч маа. Их гоё зааж ирсэн л да. Та бүгдийн өмссөн хувцас одоо өөрч байгаа цүнх хэрглэж байгаа эд зүйлс энэ бүгдийг та нар нэг ямар нэг үгээр илэрхийлж хэлээч гэж бидээс асуугаад сүлд нь энэ бүгд бол одоо хайр юм аа. Энэ орчлон бол зөвхөн хайр байж иргэдэг, хайр байж амьдрал ингэж тогтдог юм зүйл. Би ганцхан жишээ авъя. Ямар ч одоо тийм хулгайч хүн хайртай бүсгүйгээ болцоонд хүлээж зогсохдоо за 5 минут дуу нэг хүний малгай шүрч идэ гэдэг бодол тэр хулгайчийн толгойд ордгоо. Хайр тийм агуу байдаг юм шүү гэж анхныхаа хичээлийг хийж хайрын тухай тэгж орж байсан. Тэгээд энэ сургуульд орсноор ижил олон нөхдөд олж авсан. За мөн анхныхаа номыг одоо олж авсан бүтээсэн. Тэгээ бидний үеч нэг уран зохиолын дугуулангууд. Дугуулан бол эд өрнөж байсан үү шүү дээ. Тий, их сургууль, ихтэй сургуулийн дугуулан. Ер нь жоохон миний бодлоор зүгээр харахад нэг давлгаа байсан болов тэр үе. Бага. Манай үе чинь бас нэг үе шүү дээ. Тий, үе гэж хэлэгдэх тийм нийтлэлтэй. Тийм залуус байдгийн гэж ойлгосон. Тэгээд олон сайхан багш нар бас хичээл орсон доо тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Одоо ер нь тэгэл тухайн үед бол анх л нөө бүрүүд орж байгааг биширч эхэлсэн шиг маш олон хүмүүсийг л одоо тухайн үед л тэгэл бишрэл нийгмийн техникэд эдгэртэй ахтуу болоод тэгэл шүлэг бүтээлээ харилцсан биеинтэй уншдаг. Ерөөсөө нэг юм цаагаараа нэг сайхан үйл өгөөр холбогдсон ийм ах дүүс ихч дүүс ингэ болцсон. Эргээ бодоход үгүй ямар сайхан ороо юм бэ гэдгээс өөрөг болддгоо шүү дээ. Тэ яг л ингээд нэг бодсон зүйлдээ зарим нөхдүүд маань шилдэг. Чи багаасаа шүлэг бүтсэн шүү. Энийг өөрөө явсаар байгаад одоо ингээд чамайг харахаар сайхан л яваа юм шиг харагдах. Сайн л яваа юм шиг харагдах юм. Өрөөлөн нүдэнд ч тэгж харагдаж байгаа юм. Хүний дайтал яваа юм байна да. Ямар ч зургийн зохиолоор агсныг гоё тадаа л гэж үздэг. Тэг өнөөдөр ямар ч байсан нэг өөрийнхөө 3 номыг гаргасан. Тэг 3 номноос бас энд аваад ирсэн байна. Анхны ном ямар ном вэ? Он саргүй өдрүүд гэж одоо энэ. Хэдэн оны ном бэ? Яг би чи энэ номороо нөгөө дипломын ажлыг хамгаалж байсан шүү дээ. Зөв сургуулийн төгсгөл тийм үү? Энэ номороо хамгаалж байсан. Тэгээд үе тэнгийн нөхдүүдээс ер нь анхал гарч ирсэн ном гэж хэлэгдэнтэй. Мөг чимэг гэдэг манай нэг найз байдаг ус ч гэдэг юм болов. Мөг чимэг маань 5 зурсан шүтэнц гэж ном. Хамгийн анх нөхдүүдээс гарч ирсэн. Дараад нь миний ном онсоор өдрөд нартай гарч ирсэн. 2 өнөө. За энэс хойш одоо миний яг оюутан цагтаа бичсэн тухайн үеийн шүлгүүд энд багцсан. Тэр он цагууд, он сарг өдрүүд гэдэг номонд багцсан. За тэгээд 2013 онд энэ шуудын ай гэдэг нэртэй номыг би андаа дууныхаа шүлгүүдээр нэмэгдэж гаргасан. Энэ бол одоо өөртөө гаргасан юм а гэж ойлгодгийг дотроо бол би. Энийг нь одоо найз нөхөд утгуурын зохиол сонирхдаг хүмүүстэйгээ хуваалцъя. Би ер нь хаана явна тааныг хараадаг гэж гэсэн утгатай энэ бол навчиж залбирдаг. Хэдэн он байна шээ? Энэ хоёр ном нь 2013 онд зэрэг гарсан. Эхэлж гарч байсан. Тэгээ энэ номыг бас гаргахад манай одоо зохиолч дэвлэн гишүүн гант тулга за мөн одоо Гамболтон баяр гэж бидний үеийн одоо бэлэг тэмдэг гэж хэлж болох юм сайхан яруу найрагч найз маань бас номоо гаргаад ингээд нийтдээ 4 номын баяр 3 найзын номын баяр энэ төр номд тэгээ номынхоо нэрээр бид нар чинь нөгөө номынхоо баярыг нэрлээд шуудын айд навчис залбирахад хөх тойрог танихгүй цэцгийн үрдэлгэр гэж манай баярын ном танихгүй цэцгийн ийм нэртэйгээр 2013 оны 12 сарын 24-ний 12 цаг 24-ний нотод бэлт тавьж ирсэн юм. Тэгээс номыг хэлсэн. Ховд тохиолдсон байна шүү тийм ээ. Нэгэн үеийн эд бичиж байгаа яруу найрагчдын нэгэн зэрэг одоо номынхоо нээлт тэр уншигч төрн гэдэг бол бас их том уншигчдын баяр болсон байна тийм ээ. Уншигчдын баяр болсон гэж ойлгож байгаа юм. Бас миний төрөөс тусаад байгаа энэ номны талаар яриач. Ер нь яруу найраг тусгал шүлэг яруу найраг ер нь альва ямар нэгэн одоо ажил төрөнд эрхлэнэ гэдэг. За тэгээд энэ олонтой явна гэдэг бол олон сайхан найз нөхдөдтэй болдог. Энэ номны талаар бас яриач. Энд олон уран бүтээчийн одоо хүсэл мөрөөдөл шингэсэн ийм бүтээл болсон юм шиг санагдтыг.
За залуу зохиолчдын нэгдэл бол одоо 2010 онд байгуулагдаж тэгээд бас чхөө хэд гурван ажлыг хийлээ бид нэр. Тэрний нэг бол одоо энэ 100 яруу найрагч 100 хайрын шүлэг гэдэг ийм уншлага одоо хийсэн. Байгуулсныхаа дараа. Тий, одоо 2013 онд залуу зохиолчдын нэгдлийг бол бид нэр 2010 онд байгуулад зохиолчдын эвлэлд бидний дэргэдээ аваач гэдэг хүсэлтийг одоо өргөн барьж байсан. Ер нь нэг тийм айхтар итгэвтэй байсангүй. Гэхдээ бас огт чимээгүй дуугаа байсангүй. Өөрсдийнхөө чадлаар ядуур ажил хийснээ. Нэг нь бол 100 яруу найрагч 100 хайрын шүлэг гэдэг уншлага өдрөлгийг 2013 оны 6 сарын 30-ны өдөр үндэсний одоо цэцэрлэг түрээлэнд зохион байгуулж залуу зохиолчдын нэгдэл. Түүгээр тэнд уншсан яруу найрагчдын бүтээл хийгээд тэнд бас хүрэлцэн ирж амжаагүй. Тийм яруу найрагчдын шүлгээс давмгаалж за мөн одоо 20 дугаар зууны одоо нацгид орж ирсэн эхлээд шүлгүүдийг ингэж түүж хамгаад тэгээд 2014 онд 100 яруу найрагч 100 хайрын шүлэг гэдэг номыг эхний дэвтрийн гаргасан. За энэ бол 2000 чиглэлэн 15 16 онд тий 16 онд хоёр дахь дэвтрийг гаргасан. Тэгээд энэ номонд бол одоо юу гэдгийг 100 гаруй яруу найрагчтай одоо хайрын шүлгийг дээжсэн. Уншигчтай одоо өргөндөж төлөвлөсөн ийм утга агуулгатай юм. Энэ бол цаашдаа одоо уламжлалууд гараад явах хэрхэн бол залуу зохиолчдын нэгдэл дээр бол бий. Тийм ном байгаа. Залуу зохиолчдын нэгдэлд ер нь хичнээн залуучууд байна. Ер нь яг одоо таны үеийн шүлэг бүтээл эд тойрогж байгаа залуучууд. Тийм ер нь бол бид бол одоо за насыг бол 35 хүртэлх насны залуучууд байна. Одоо 35-аас дээш бол эдгээр наснд ороод тийм. Энэ одоо нэгдэлд хамаарахгүй гэж ингэсэн. За мөн одоо 13 гишүүнийг тэргүүлэгч гишүүдээр сонгож одоо бидний үеийн залуус гэж зөндөө залуус биш төхөдөө гадаа сууж байгаа. Тэр олон залуучуудын төлөөлж дуу хоолой болж тийм ээ нийгэм соёлын янз янзын ажлуудыг хийхэд өнөөх залуусаа татан оруулах, оролцуулах, идэвхтэй оролцуулах, эднийхээ шүлэг бүтээлийг эмэгтгэж, нэгтгэж, ном болгож гаргах гэдэг юм уу. Эдгээр ажлуудыг бид нар анх төлөвлөөд мөн одоо хамтуудтай хүндэтгэл үзүүлэх, за мөн хүүхдийн одоо хорих тийм ээ. За 10 жилийн сургуулиудын хүүхдүүдтэй уулзах гэх юм уу, дугуулan хичээлүүлэх гэх юм уу. Энэ олон ажлуудыг бид нэр ямарчсан санаачилж ерөнхийдөө хийж ирсэн. Тэгээд залуу зохиолчдын нэгдэл маань өнөөдөр 13 гишүүний тэргүүлэгч 13 гишүүнтэй өнөөдөр ингэ явж байгаа. Тэгээд удахгүй бас дараагийн одоо гарч ирж байгаа дүүнэртэй шилжүүлэн өгнө. Өгөхдөө бас нилээдгүй өөрхөн ажил хийцэн байв. Тий, суурийн сайн хөвгтэй тийм ээ. Тий. Алаа суур сайн бол тэгэл ер нь олон шүү дээ тийм ээ. За энэ хугацаанд ямар ч үсэн бид бүхэн бас үзэгчтэйгээ Инжин сайхан гэдэг хүн ер нь юу хийж яваад ямар юу хийж байгаа юм бэ? Ер нь энэ утга зохиол яруу найр гэдэг юм ямар шатаар яаж өсөж байгаа юм бэ гэдэг талаар бас нэлээд дэлгэрэнгүй ойлголт өглөөж бодож байна. Одоо харин уран бүтээл хийсэ үзэгчтэй хүргэж бодож байна тийм ээ. Улаанбаатарын наадам, Богталын наадам гэдэг ерөнхийдөө хүмүүсийн хайртай шүлгүүд байна шүү дээ. Сумын наадам гээл тийм. Сумын наадам гээл тийм. Ер нь ярих юм тийм. За энэ шүлгийн нэг уншиж төлөвлөе. Зүүдлэнхэн хондог минилээ муухай гүнжил маад. Зүүн голын харцуул даанчиг их хайртайсан. Хайртай олон сэтгэлийн нэг нь минийх байдгийг харин чимэн даанч мэдэхгүй л бахтай гүнжил маа. Өндөр улааны наадмыг өнжин шүнжин хүлээсэн. Өнөө энэ харцуул чиний л өмнө наадах гэж үзүүр түрүүг бүгд жил тойрон хүлээсэн юм. Үрээ хонгор мордон уйж сан байж хүлээсэн юм. Энэ жилийн наадам дэлгэр сайхан эхэллээ. Эрээ майхан өнгийн цэцгээс юм бүхэн хосолжээ. Харин тэгтэл гүнжилмаа харагдах нь үгүй байх нь хайжсны тохой юм бол доо. Аяах өрхий. Өвс ногоо найхах нь уй уйхэн гунигтай. Үеийн жаахан гүнжилмаа хүлээсэн юмсан өгнө. Их шиг дутуу эхлэегүй наадам юмсан өгнө. Их л олон залуу чамайг л гисэн юмсан. Үзүүр төрөний бүх өөдөөдөөсөө мөрлөө. Өнөө жилийн наадам чамаар л дутчээ гүнжилмаа. Олон залуу жаахан гунигтай. Ор залуухан гүнжилмааг бүгд л хүлээсэн байжээ. Ийм нэгэн наадамд чи дутуу байлаа. Ийм нэгэн наадмаар чи дутаж үлдлээ. Хайжхан хилээгүй гүнжилмааг харуулсан залуу олон байлаа.
харуулсан олон залуугийн нэг нь бас бий байлаа. Тэр нэг нь наадамд төрүүлсэн бүх байгаагүй. Тэр цагаас хойш тийм наадам болоогүй. Даривсан олон залуу гол урууд нь давхиагүй. Дараа жилийн наадмыг хинж зүүдэлж оноогүй. Өндөр улааны наадам өнөөж сэтгэлд минь тодхон үеийн жаахан гүнжил maaгүй. Уй уйхэн бодно гэж. Чиж байсан. Наадмын тухай. Тэгээ наадмын тухай бичсэн. Хайрын шүлэг юм да. Ер нь энэ одоо яруу найраг гэдэг юмыг та ер нь ганцхан өгүүлбэрт багтаага хэлвэл юу гэж хэлэх вэ? Яруу гэдэг нь бол уянга, найраг гэдэг нь бол ухаан гэж ойлгодог. Ухааны уянга гэж болно. Тэг ер нь тэгээд урлаг байхгүй орчлон төсөөлөг бодохоор төсөөлөгддөг шүү дээ. Урлаггүй орчлон уйгууныг үлээс тэр нь бол тийм ээ. Урлаггүй орчлон одоо уйгууныгаар төсөөлөгээд ч уйгууныг нь ерөөсөө олдож өгдөг. Ерөөсөө байхгүй юм шиг санагдав. Тийм болохоор урлагийн одоо хамгийн тулгуур тийм ээ. Одоо яг толгойн 3 чулуу бол яруу найраг, хөгжим, уран зураг бол яг харахгүй толгойн 3 чулуу. Энэ 3 чулуун дээр л одоо ерөнхийдөө ингэж гал голомтой бадрааж байна шүү дээ. Олон уран бүтээлчд ярьдаг. Яруу найргийг залуу насны зүйлээ. Хүн залуудаа шүлэг бичдэг гэж ярьдаг. Та энэ дээр санал нийлэх үү? Тэгээ сонин шүү дээ. Одоо тэгээд урийнхаагаас очиад асуухаар урийнхаа гадаа биччихэл байгаа шүү дээ. Тэ? Бадарч бай биччихэл байна. Мундаг л бичиж байна шүү дээ. Сая энэ дэр болор цом дээр өнгөрсөн болор цом дээр бадарч мөн дээр амьдралаа гэж гээ тэ. Тэр ямар гайхамшигтай шүлэг байгаа гэж бодчихсон. Ер нь бол тэгээд яруу найраг гэдэг зүйл заавал нэг тийм том яваалал залуу насных тэ. Эсвэл нэг зарим хүмүүс нэг тэтгэртэй гараад одоо нэг шүлэг бичиж чинь гэдэг юм уу те. Янзаар л ярьдаг. Энэ олон буруу ойлголтууд гэдэг юм одоо би одоо нэг буруулж хэлэх гэдэг юм л. Авьяас өгшөрөхгүй хаа өөрөө л өгшөрчлөө би ер нь болчлоо одоо. За ер нь авьяас дуусчлаа да ч гэдэг юм уу те. Би одоо ч ер нь нэг тийм дуруулж чадхаа байлаа те. Сэтгэлээ шимтгэж чадахгүй юм шиг юм уу. Ингээл өөртөө нэг юм иймэрхүү бодлуудыг нэмээд байх юм бол өөрөөс нь гарахгүй шүү дээ. Үргэлж хэрэгэлдэг дэлгүүр ялтгандаг гэдэг үг байдаг. Орчлон өдөр бүхэн шинэ байдаг юм чинь үнэхээр ч олж харж чадхал юм бол ангал яруу найраг хажууд байж л байгаа шүү дээ. Юм уу тий. Захиад бас нэг бүтээлээсээ өргөх үзэгчтэй. За би энэ хизээ гэж хэлдэг юм шээ. Би анхны болор цонд уншиж байсан. Анх өөрийнхөө орсон тийм ээ? Тий, одоо би нөгөө гаргаж байгаа номноос шүлэг уншихгүй шүү дээ. Хизээ цонхны цан арилж хизээ би цонхны цам мэт арилах вэ. Хизээ цонх мэт сэтгэлээр гэрэл сүүдэр нэвт гэрэлтэж хизээ гэрэл сүүдэр нэвтэрсэн тэр цонхоор чи намайг ширтэн зогсох вэ. Хизээ гэдэг үгийг би ямархан шүлэгний асуулт бишээр хатгаж хизээ тийм ихээр бодлогшрон анир чимээгүй мэт суух вэ. Хизээ чи миний датлахын бичгийг уншин ухаарахтаа дэгдэнгүйсээр хизээ миний зүудэн дотор тунгалаг инээдэн асхан сэрхвэ. Хизээ би чиний зүрх рүү яг л голын урсгал мэт намуухнаар урсах вэ. Хизээ тэр намуухнаар урсаж би голын урсгалыг чинь нулимсан гэж таних вэ. Яг хизээ чи намайг навчмит тасчин хийж яг хизээ би навчмит тасчуулахтаа чамаас намар мэт зүгдэх вэ. Хизээ гэдгийг чи хизээ хэлэх вэ. Хизээж хэлэхгүйг чинь би хизээ мэдэх вэ. Хизээ гэж. Асуулттай юм. Сайхан шүлэг байна. Дараагийн ном энэ онд багтаж байгаа. 10-11 сараас нэг хойшлохгүй гарах чинь оны өмнө гарах чинь гэсэн асуудалтай. Зарим хүмүүс бол оны одоо ихэнд гарах зүйтэй байдаг юм аа. Бүтэн жил тойроод ном чинь шинэ байдаг юм аа гэж үздэг. Тэгээ би яагаад ч одоо ингэ номуудаа харахад ер нь намаа гаргасан. Энэ 3 ном. Тэгээд энэ намар гарганаа гэдэг нөхдүүдтэй хэлсэн. Ер нь одоо шүлгүүдэд хилдэд байж байгаа. Битэр энэ өмнө бас нэрүүд байна. Энэ талаар бас яриач. Тэгээ энэ одоо гайхалтай сайхан. Зургаачтай эвлэн гишүүн Сэротын болон Алтан уж шагналт яруу найрагч Гамболтын баяр гэж одоо миний арчлан хаваагаас олж авсан. Тийм нандин залуу найз юм л да. Баярынхаа тухай ярих эмзэг байдаг. Миний эмзэг сэдв байдаг. Найз маань 2014 онд одоо бурхны оронд очсон. Тэгээд олон сайхан бүтээлийг бидэнд тойрогж өгөөд явсан. 3-4 сайхан номтой. За тэгээд олон сайхан дуунуудтай. Тэгээд хүмүүс баярын одоо шүлгүүдийг нэгсэн их олон уншигчд байдаг. Тийм болохоор нөхөртөөгөө ч бас тухайн үед ярьж зөвлөдөж байсан.
За чи нэг нүүр улаачих юм битгий хийж ирээ. Чам дээр л ерөнхийдөө ачаарийн шүү мэж. Тэгээд нэг гайгүй шиг сайхан шилд сонгоод юм хийн шүү гэж хэлж ирсэн. Тэгээд нөхрийнхөө энд одоо хос цомгийн шүлэг дууны хос цомгийн гаргасан байгаа. Та түрүүнд дууны яруу найргийн одоо бүр бүхэлд ном гаргасан гэлэхээр ер нь яг өөр хувьдаа хичнээн дуутай бай. За яг бийж нэг ахтар тоо хөөцөлсөнгүй ер нь нэг бас нэг цомгоо юм ихтгээд авбал ямар байдг юм бол таа гэд өнгөрсөн одоо хавар нэг дуунуудаа нэмэгдэж үзлээ л дээ. Тэр одоо энийг дуусан гэдэг. Тэгээ үзэж байхад нэг 50 гаруй дуу 60 орчим дуутай болсон байна. Хайрын шууд гэдэг дуугаа бас хүмүүс багсаах мэдчих магадгүй гэж бодож байна. Тэр дуугаа одоо хүмүүст хүргэе. Ингээд үзэгчтэй бүгдээрээ хайрын шууд хэмээх сайхан урам төлөө бас хүлээн аваад шүлэгтэй бас дуутай отоо зохиолын энэ одоо сайхан үдшс бас яруу найрагч Минжин цагийн та бүхэнийг бас уулзуулж байгаа ингээд шинэ одоо урам төлөхийн дэжээс бүгдээрээ хамтдаа хүлээн сонсоод хэрэгэд ярилцлага өргөжлүүлье. Шууд хаан яваа боо хөрхөн чамайг зарин оцсон тэрэд шууд хаан яваа боо чамайг над руу зоосон хайрын шууд нэ намайг чам руу зоосон морны шууд нэ Сигчин зааж ирдэг морин шууд хаан яваа боо Моцхон сэтгэлийг тээж ирдэг хайрын шууд хаан яваа боо Чамайг над руу зоосон хайрын шууд нэ намайг чам руу зоосон морин шууд нэ Одыг минь тааж нисэн борхон шууд хаан яваа боо Гэртээ ходын чамайг зөрсөн тэнгэрийн шууд хаан яваа боо Чамайг над руу зоосон хайрын шууд нэ намайг чам руу зоосон шууд нэ чамайг над руу зоосон хайрын шууд нэ намайг чам руу зоосон морин шууд нэ Чамайг над руу зоосон хайрын шууд нэ Үзэгчтэй их орон телевизийн бэлгийн цэцгийн нэвтрүүлэг та бүхэнд өргөжлөн хүрч байна. Ингээд зочноор оролцож байгаа яруу найрагч Минжин сайхандаа бас уламжлалт одоо их орон гэсэн одоо сайхан нэвтрээ гардуулъя. Тэгээд энэ нэвтрээр маань нэвтрүүлэгт маань оролцсон бүхэл одоо сайхан уран бүтээлчид өөрийн гэсэн хайртай уран бүтээлээ туургаж өөрийнхөө одоо бэлэг авьяасыг шингээсэн шүлгүүдээ бичсэн байгаа. Тэгээд энэ бол хожим бас та бүхэн санаж байгаа ном болж гарах юм.
баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч их орон зүйн хамирт мөрөлсөн танд маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээл бас амжилт хүсье. Үнэхээр бас залуу уран бүтээлчтэй уулзах сайхан байна. Баярлалаа мөн танай телевизийн хамт олон ч гэсэндээ ажлыг өндөр амжилт хүсье. Дээр нь одоо би энэ номууд маань ганцхан ширхэг болцсон байгаа. Тэгээд энэ найзынхаа одоо хос цомгийг уран бүтээлийнхэн дээжээс чамд өргөн барья. За баярлалаа. Энэ сайхан найзынхаа амьдралыг үргэлжлүүлээд уран бүтээлийн өмнө үргэлжлүүлээд агаар сэлхийг авч явж байгаа. Үе үеийн найзууд та бүхэн бас цаашдынх нь одоо уран бүтээлд дахин амжилт хүсье. Баярлалаа. Одоо хийсэн бүтээсэн энэ одоо хүмүүст өргөхөл үлдсэн л дээ. За та бүхэнд бас баярлалаа. Баярлалаа. Ингээд үзэгчдээ их орон телевизийн бэлгийн цэцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Архангай аймгийн Өндөр улаан сумын угуул Монголын зохиолчдын хэвлэлийн гишүүн Сэродын нэрмжит шагналт Яруу найрагч Нямжаргалын нэмжин сайхан өргөдөн орслоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.